2011 оны 5 сарын 26-нд төслийн ачаа хүргэхээр мөрөнгөөс бидний 3 машин хөдлөлөө. Энэ 100 цас их өвөл цас их орсон учраас хавар маш их цастай хэцүү байсан гэж өсөж бид гуруула замд 3 машин хосолж аваад замд гарсан юм. Явах хэрэг байна. Одоо хоош нь эцэг татсан дээр шүү. Тэр хүндчил Nokia налуу зэрэг сантын даваа маш их шавартай баруун хойноос урдаас ирсэн бүх машин энэ шавар дээр бөөгнөрч байсан бөгөөд бид хідэн 10 машин мод хийсээр энэ хар шавар дондор бүтэн 5 өдрийн турш ердөө 10 км газрыг 5 өдрийн турш махан хэдэн туулсан билээ. Хоёр талаас маш олон хүмүүс жип, фургон бүгд энд ханх мөрөнгийн хооронд бүх хүмүүс энэ дээрээ бөөгнөрсөн байсан. Учраас өдөр төнөө 100-200 м завжсэн маш их ядарцгааж илаа хүмүүс. Ядарсан хүмүүс бүр туйлдсан байлаа. Зэрэгшил юм. Тэндээс барайг дайсан барайг зэрэг тэнд шаргацсан байна тэр хараа. Тэнд нэг шаргацсан зэрэг ирж байгаа. Тэнд нэг шаргацсан зэрэг мөлхөж яваад аачлаа. Хар шаварт нэрсэн. Устагчин зураг удаа. Машина гаргаад нөгөө машина татна, нөгөө машина гаргаад нэг машина татна ингээд бүгдийн тамир тасарчлаа. Энэ шаврыг хизээ туулнаа л гэж хүн болгон залбирч байсан бод поргон зэрэг жижиг тэрэгнүүдээ бид нар бол тэднийг бол зөв тоглоом шиг л гаргаад явуулдаг. Тим мэрэгжлийн хүмүүс болсон байж үлээ сүултээ. Сүултээ хоол ундны нөөцч барагдсан. Хар цаа ууж хийж угаал. Тэгэл мод хийгээл доогоороо зам тавиал би бүр зам тавих баригадын дарга болсон санагдана. Сандаг битэр энд явж исэн хамт. Сандаг миний команданд л бид нэг баригад болоод үзцгээж яасан да. Дэлгүүрийн бараач ирсэн байсан. Найр наадамч болж байлаа.
сантын давааг авах бөөм. За санддаг л нэг жаахан үдийж ах шиг. Энэ бос бүх ингээд эцсийн хүчинд орсон. Гортоо орсон. Таач тийм. Ийм ч л яаж бид төслийн ачаад хүргэж